Дараагийн мэдээ танилцуулъя. Их Британий хөдөлмөрийн зах зээлийг сонирхох гадаад ажилчдын тоо буурч байгаа юм байна. Гэхдээ нэг сонирхолтой хандлага ажиглагдаж байгаа нь харин эсвэргээрээ Америкийн нэгдсэн улсаас Их Британийг сонирхож ажиллах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа юм байна. За энэхүү хандлагын гол шалтгаан нь бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын дотооддоо явуулж байгаа бодлоготой холбоотой байж магадгүй гэж үзэж байна. За Их Британий хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой 2025 оны эхний 3 сарын тайлан гарсан. За энэ яг тайлантай холбогдуулан үзэхэд ажилчдын тоо нэмэгдэж байгаа Америкийн сонирхол бол тухайн ерөнхийлөгчийн албан тушаалд орсон энэ хүү хугацаатай давхцаж байгаагаараа онцлог юм байна. За Америкийн хувьд бол Их Британийг сонирхож байгаа орнуудын ажиллахаар сонирхож байгаа орнуудын тоонд бол эхний 2 дугаар байранд бол бичигдэж байгаа юм байна. За мэрэгчлэнүүдийн хувьд Америкийн нэгдсэн улсаас Европ руу чиглэсэн энэхүү тархины гойжилт, тархины урсгалын гол шалтгаан нь бол хүчтэй үзэл баримтал бүхий Трампын бодлоготой холбон тайлбарлаж байгаа. 2025 оны 3 дугаар сар хүртэлх 3 сарын хугацаанд Indeed нэртэй байгууллагын хийсэн судалгаанаас үзэхэд Их Британд ажил хайсан хүмүүсийн 3.8 орчим хувь нь гадны иргэд байгаа юм байна. За харин энэ тоо 2024 оны 9-р сард 5.7% байсан бол ийхүү буурч байгаа юм байна. За харин 23 оны 9-р сард тухайн тоо нь бол 6.3% байсан. За энэ бол тухайн үедээ хамгийн өндөр оргил цэгтээ хүрсэн ийм үзүүлэлт байсан юм байна. За сүүлийн үед бол энэ тоо нь бол дундаж үзүүлэлт болох 4.32%-аас доогуур байгаа юм байна. За энэ үйл хандлагатай холбогдуулан Indeed судалгааны байгууллагын ахлах эдийн засагч Jack Kennedy бол судалгааныхаа талаар тайлбарлахдаа энэхүү бууралт нь бол ажлын байрны зах зээл суларсан буюу Их Британд ажлын байр сонирхсан энэ ажил авахыг хүссэн зарлал бол эдийн засагтай харьцуулахад сул байгаа гэдгийг харуулж байна. За мөн Их Британд цагаачлалын хатуу бодлого баримталж байгаатай холбогдуулан энэхүү Их Британыг сонирхох ажилчдын тоо буурч байна гэсэн ийм мэдээллийг өгч байна. За 2025 оны 1-ээс 3 сарын хооронд Их Британд ажилд орохоор сонирхож байгаа гадаадын иргэдийн дийлэн хэсгийг энэтхэг улсын ажилчид эзэлж байгаа юм байна. За нийт гадны ажилчдын 11.3% нь бол энэтхэг улсаас гаралтай ийм хүмүүс байгаа юм байна. За харин Америкийн нэгдсэн улсын хувьд 8.5%-ийг эзэлж 2 дугаар байранд бичигдэж байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол сүүлийн үед Америкаас Их Британд ажиллахыг сонирхож байгаа хүмүүсийн тоо бол өсөх хандлагатай байна. За энэ нь бол өнгөрсөн онд 6.1% байсан бол 8.5% болж 2.41-жээр бол нэмэгдсэн ийм хандлагатай байна. За хэдийгээр энэтхэг улсаас сонирхож байгаа ажилчдын тоо бол 5.2%-аар буурсан ч гэсэн бол энэтхэг улс Их Британыг сонирхсон орнуудын тоонд эхний игнэнд бичигдсэн хэвээр байна. За эрдэмтэд бол энэхүү тархины гойжилт буюу гаднаас өндөр ур чадвартай мэрэгчлэнүүд өөр улс руу гарах энэ үзэгдлийг бол судлахдаа ялангуяа Лондонгийн их сургуулийн доктор Майкл Плуп бол Евроньюс агентлагт хэлэхдээ Америкийн засаг захиргааны бодлого за Америкчүүдийн цагаачлал гадааддад ажиллах эрхлэх сонирхол хоёрын хооронд уялдаа холбоо бол ажиглагдаж байна гэсэн ийм мэдээллийг өгч байна. За дээрэс нь бол Америкийн холбооны засгийн газрын зүгээс сүүлийн үед бол судалгааны санхүүжилтийг эрс танах ийм шийдвэр гаргасан. За үүнтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улсад ажиллаж байсан эрдэмтэн судлаачид бол Европ руу явах үзэгдэл нэмэгдэж байгаа юм байна. Шилифилд их сургуулийн улс төр судлаач Кэти Брушинскигийн хэлснээр эхний улиралд Их Британи болон Европын холбооны ажил эрхлэгчдийн тайлангаас үзэхэд бол Америкчдуудын сонирхол нэмэгдэж байгаа. За энэ мэдээж хэрэг Трампын хоёр дахь засаг захиргааны үед хэрэгжүүлж байгаа улс төр нийгмийн бодлоготой холбоотой гэж үзэж байна. За дээр нь Их Британыг бас Америкийн ажилчид сонирхож байгаа гол шалтгаан нь бол хил соёлын ойр дотн байдал бол тэднийг энд ажиллах ийм сонирхлыг нэмэгдүүлж байгаа юм байна. За мөн Европын холбооны бодлого судлалын хүрээлэн судалгаа хийсэн. За олон судлаачид бол цаашдаа Америкт ажиллаж байгаа судлаачид ажлаа алдах ийм эрсдэлтэй байгаа учраас Европын зах зээл рүү орохыг сонирхож байна. За дээрэс нь бол Америкийн хувьд судлаачдын бие даасан судалгаа явуулах боломжийг нь бол ихээхэн хязгаарлаж байгаа. Улс төрийн үүднээс бол хөндлөнгөөс оролцоо нэмэгдсэн учраас бол Европын зах зээлийг сонирхож тэнд ажиллах сонирхолтой байгаа юм байна.
Мөн Америкийн ажлын хүчин Европыг сонирхох бас нэгэн шалтгаан нь бол амжиргааны өртөг бол бага байдаг юм байна. За нөгөөтэйгөр үнэгүй эрүүл мэндийн даатгалт, нийгмийн ийм сайн тогтолцоотой байдаг нь бол Америкийн ажилчдыг сонирхлыг татаж байгаа нэг хөшүүрэг болж байна. За мөн одоо Америкийн нэгдсэн улсаас бол одоо энэ чадварлаг эрдэмтэн судлаачид технологийн салбарын гарч яваатай холбогдуулан Европ бол ийм хүмүүсийг татахын төлөө ажиллаж байгаа юм байна. За аль болох одоо талант гэж нэрлэгддэг эдгээр хүмүүсийг өөртөө татахын төлөө Европын бодлого бол явагдаж байна. Нийтдээ 1600 гаруй хүн оролцсон судалгааг бол Nature нэртэй судалгааны байгууллага хийсэн. За энэ үеэр Америкийн эрдэмтдийн 75% нь Европ, Канадад ажлын байр хайж байгаа. За удахгүй эх орноо одоо орхин явах юм бодолтой байгаагаа илэрхийлсэн юм байна. За Их Британд бол бас хэдийгээр одоо сонирхол Америкаас нэмэгдэж байгаа ч гэсэн зарим салбарыг бол Их Британыг гадны ажилчид сонирхоо болсон байна. За үүн дотор инженерчил, технологи, эрүүл мэнд зэрэг одоо өндөр салбартай ажилд бол төдийлөн гадныхан ирэхгүй байгаа. За учир нь гэвэл визний одоо босгыг давах энэ одоо магадлал их сул байгаа учраас энэхүү одоо бас сонирхлоо илэрхийлэхгүй байгаа юм байна. За мөн 2025 оны эхний улирал цахилгааны инженерчил болон програм хангамж хөгжүүлэлт нь бол өмнөх онтой харьцуулахад бол хамгийн их бууралттай байсан юм байна. За мөн дараа нь бол сувилгын ухаан, мөн одоо хувийн одоо арчилгаа, гэрийн эрүүл мэнд, эмч мэс засалч энэ хугацаанд бол хамгийн их үнэлттэй гадны ажилчдыг татаж чадаагүй ийм үзүүлэлтүүд болсон байна. За Их Британыг одоо сонирхох өндөр чадвартай ажилчдын тоо буурч байгаа нь олон улсын хэмжээнд Их Британий ажиллах хүчний эрэлт харьцангуй сул байгааг харуулж байна гэдгийг Indeed байгууллага Еврос Ньюс агентлагт ярьсан байна. За эрүүл мэнд, нийгмийн хангамжийн одоо виз ирэх авах нь бол нэлээд чанга болсон. За үүнээс болоод гадны ажилчид Их Британыг сонирхох нь буурч байгаа юм байна.